Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ шинэ жилийн онцгой дугаараар маш сонирхолтой сэдвийн дугаар ярилцах чинь. Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдөр юу вэ гэхээр олон бүсгүйчүүдийн асуудал болдог. Ямар нэгэн баяр ёслолын өдрөөр хүснээ идмээр байдаг тийм. Хүссэн амттангаа, хүссэн хоолоо идмээр байдаг. Гэтэл нөгөө нэг тэр баярт зориулаад маш олон сар хөдөлмөрлөөд жингээ хассан байдаг. Гэтэл нөгөө өдрөө за тэгээ идчихье гэж идчихдэг дараа нь нэмчдэг. Тэгэл хайран хассан 2 кг нь 3 кг нь эзний дараа нэмчлээ гэсэн сэтгэл гутрах, сэтгэл жоохон гонсоох бас нэг юм айц хэргэлзээний асуудлууд үүсдэггүй гэвэл үнэн үүсдэг. За тэгвэл тэгхгүйгээр маш овжин маш сонирхолтой арга ашиглаад хүснээр идэж усан ч нэмэхгүй байх боломжтой. Тэр маш одоо тийм ичтэй сонирхолтой арга хуваалцах гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол биднэрт одоо маш их баяруудын сарууд эхлэж байна. Шинэ жил ч гэлтгүй тийм. Шинэ жил байна, цагаан сар байна, март, цэргийн баяр гэл одоо биднэрт тэмдэглэдэг тэр үеэрээ дэглэм алддаг баярууд одоо эхлэж байна. Тийм болохоор тэр үеүүдэд хоолны дэглэм бариад тасгал хөдөлгөөн хийсэн үр дүнгээ алдахгүй тулд ямар аргуудыг хэрэгэлдэг вэ гэдэг юмнаас хуваалцах гэж байна. Тийм ээ. За тэгэхээр за энэ аргуудыг олохын тулд би маш их судалгаа хийжсэн. Үүнийгээ шинжлэх ухаанчаар за тэгээд аюурведийн онлоор гэх мэтчлэн шалаараа судлаад тэгээд Америкийн хоол зүйн холбооноос гаргасан зөвлөмж гэдэг маш олон зүйлүүдийг гэж авч үзээд Монголын нөхцөлд те. Гэхдээ тэрнгөө манай Монголын баяр ёслолоор иддэг үндэсний хоолууд бол дандаа илчлэг өндөртэй, шинэ хичээллэг, за шинэ хичээл дутагдaltaй хүнд бол шинэ хичээлийн нөхөөц. Гэхдээ хэтрүүлж тэр дандаа тархалуулдаг хүнс байдаг тий. Тэгэхээр энэ хүнснүүдийг хэрэгжилж байгаа үед бид нөгөө нэг хичээл зүтгэл гаргасан тэр үр дүнгээ зогсооморгүй шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгэхээр маш сонирхолтой нэг надад бол яг 9 арга байдаг. Тэрнийхээ бигтээ 3-ыг хуваалцъя. Богинохон товчхон шинэ жилийн тусгай дугаар учраас тэр 3 арга хуваалцах чаддаг юм байна. Багтлаад байна, баярлаад байна л да. Яа тэгэхээр ингээд бүх хүнсний бүтээгдэхүүнүүд идлээ бид нэр. За нөгөө салаад, нийс салаад идэн, торто идэн, бууцаа идэн тий. Эдгээрүүдээ идмээр байдаг. Тэгсэн боловч одоо дэглэмээ яах вэ хүү гэл ингээл асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яах ёстой вэ? Одоо эднэрийг идэхгүй идэхгүй юу? Идэн. За тэгэхээр ингээд ялцчгүй нэг шинжлэх ухааны тоо баримт байгаа. Тэрний юу ингээд тэгэхээр бид нэр ингээд илүүдэл нүүрсэс буюу одоо ингээд тархлуулах хүнс, илчлэг өндөртэй хоол хүнсийг хэрэглэлээ. Ялангуяа уг шалтгаалцыг зогсоох бүтээгдэхүүнүүд идчихлээ. Тэр бүх хүнсний зүйлүүд чинь тоорт орно, намтдан орно, бууз орно, хуушуур орно. Юу гэдэг тэр хамтдаа болоод бүгд орно. Цагаан гурилтай хоол бүгд орно. Тэгвэл энэ хоолыг эзэн тохиолдолд нэг бидний бие нөгөө өг шатах процессыг идэвхжүүлэх дасгал хөдөлгөөн хийгээд байгаа шүү дээ хоолонд тэгээд бидэрт ингээд өг шатах процесс ингэ явагддаг болчлоо тогтвол тэгвэл эдгээр хүнснүүдийг хэрэглэсэн тохиолдолд 72 цагийн турш өг шатах процесс зогсдог гэсэн тоо баримт байгаа. Тэгэхээр бид нар сахлахгүйдчлаа тий сахлахгүйдаа янз бүрийн мэдчихлээ. Тэгвэл 72 цаг өг шатал зогсгоно гэдгийг хамгийн түн түлэн зөвшөөрөх хэрэгтэй. Окей. Хямрахгүй байна шүү дээ. Тэгтээ дүнгийн стресс тийш нөгөө кортизол өсгөл тийм тэгэж давхар стресстэй ч нөгөө нэг юу гэдэг лээ өөрийгөө гимшилтэй үе гэдэг. Гимшдэг идэж дараа нь гимшээд байдаг. Тэг шаардлагагүй. Окей. Угаасаа 72 цаг өг шатана. Гэхдээ энэ 72 цагийг 48 цаг 24 цаг магадгүй 12 цаг болгож бууруулах боломж биднэрт байгаа. Хамгийн их анхаарал. За тийм. За тэгвэл энэ болохоор шинжлэх ухааны үндэслэлтэй. Яагаад тэгэхээр за бид нар ингээд нийлмэл энгийн нүрс устай буюу цагаан гурил, будаа, тий, амттай, сахарлаг ийм хүнсний бүтээгдэхүүн идчихлээ. Хурдны шингэдэг нүрс ус. Яг хурдны шингэдэг нүрс илчлэг калори өндөртэй. Идлээ. Цэсэндээ сахарыг өснө. Өснө. Тэнгүүд за заримыг нь бид нэр инсулин гликоген болгоно нөөцлөө зарим нүүхэнд очлоо. Бад гликоген өөх боллоо. Тэгвэл энийг нөгөө нэг ингэж хурдан өөх болгохгүйгээр дандаа эсэд очиж энерги их үсвэр болгох нэг арга байдаг нь юу вэ гэхээр фруктоз өндөртэй цитрусийн төрлийн жимсний бүтээгдэхүүнтэй хамт идэг. Мандрин идэх чинь ийм учиртай байх нь шүү. Шинэ жилийн мандрингууд төсөөлөхгүйгээл хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр шинэ жилээр мандрин идэх бас амар ухаантай байна шүү дээ. Тий нөгөө эзэн торт салаадыг чинь 72 цаг бийд ингэж өөх болохгүйгээр 12 цаг байлгаал тэгээд буцаад үргэлжлүүлээд өг шатах процессыг явагдуулах боломжийг бидэрт мандрин гэдэг ганцхан мандрин шүү дээ. Яг Монгол хэлбэг олсон мандрин байж магадгүй. Лимонтой ус. Тийм. Лимон, мандрин, жүрч гэх мэтлийн цитрусын төрлөг киви бас байдаг. Эдгээр жимснүүдийг та одоо ингээд бууз, хуушуур эдгээр ингээд ийм цагаан гурилтай, торт март идсэн байх үедээ хамтдаа идэх нь шүү дээ. Хамтдаа гэсэн үг.
За жоохон байж байгаа тэгэхээр нэг 5 минутын дараа тэр жимсээ идэх гэсэн үг. Гэхдээ жимс дотор алим орохгүй нэ, банан орохгүй нэ, шивго орохгүй нэ, өөрч юу вэ? Усан үзэг эдгээр биш шүү. Эднэрийгээ бол харин тусдаа тэр орой шампанское буудуулахтай ч юм уу тийм. Тэгвэл уух юмныхаа алкогольтой юмныхаа оронд лимонтой усаа хийгээд тавиарэ урдаа гэдэг. За тэгвэл лимонтой ус гэснээс хоёр дахь арга хэлье. Хоёр дахь арга бол лимон оролцдог. Тэрний юм ингээд тэгэхээр за жишээлбэл ингээд шинэ жилийн баяр оролцчлаа. Шинэ жилийн баяраар сайхан идэж байгаа, тансаглаад, сахлахгуутаад юу гэдэг хүснээрээ дунд ч юм өгөрөөд жирэглээ. Маргааш нэг эмчлийн өдөр явууллаа. За нэг тохиолдол. Нөгөөх нь юу вэ гэхээр тэртээ дөрвөө 31-нд буюу он гарах үедээ бид гэр бүлийнхэнтэйгээ ширээ тарь зугаад идэж байна тийм. Тэгвэл тэрнээс өмнө гэсэн үг. Эсвэл нөгөө баяр тэмдэглэснийхаа дараа нь эсвэл өмнөх өдөр нахна штэ. Танд 2 литр буцал ус хэрэгтэй. За 2 литр буцал усанда 20 г чиа үр. За 10 г майлангийн үр. За тэгээд 5 г буюу амны халбар жижиг халбар гэсэн үг. Apple cider vinegar гэдэг алим цоны хүчлээдэг тийм. Яг энийг нөгөө уугаад датцсан хүмүүс бол 10 г болгож нэмж болно. За одоо болохоор хэдэн грамм вэ? 5 г. Анх удаа ууж байгаа хүмүүс жижиг халбар хийх юм. Тийм. Тэрийг хийгээд за тэгээд нөгөө нэг ягаан Himalayan pink salt гэж яддаг шүү дээ. Ягаан дамцуудыг эрдэсжүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Тэрнээс нэг чимэх. За эсвэл 5 г халбагны 3-1 гэсэн үг. 1.5 орчим грамм давс хийгээд нэг бүтэн лимоны шүүс шахаж хийгээд сайхан хутгаад хонуулчихна. Хонуулж олон за нэг 7-8 цаг хандлаад ингээ байлгачих болно. Тэгээд тэр усаа бүтэн 24 цагийн турш ууна. За энэ арга бол үнэхээр сайн, үнэхээр шилдэг арга. Би нэг өөр төрөй туршиж үзсэн. Өөр төрөй туршиж үзээд ерөнхийдөө энэ арга яг Монгол хүнд ч тохирох юм байна. Ер нь өөр дүнтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ аргыг хэрэглэсний дараагаар яг хуу богинохон хэмжээнд байгаа механизм нэрээ л та. Эднэрийг хольж хутгаад ингээд ийм шидэд ундаа хийжтэй шүү дээ бид нэр. Өөх шатаад ундаа гэсэн үг. Энд найруулганд орсон бүтээгдэхүүнүүд яадаг гэдэг нь олдтой цайтай юмнууд байгаа. Тийм, юу нь олдтой байгаа зү. Одоо бүх юм Монголд байгаа, бүгд байгаа. Тэгвэл энийг ингээд бид нар ингээд айгүй хамттай мэдсэн, гурил идсэн, торт идсэн, хамттай зүйлүүд идсэн тий. Тэнгүүд ингээд гизний ханаа шимэгтэн бид нар чинь бүр ингээд боловсрогдоо шимэгтэн нэг дор хитцсэн учраас удаан боловсрогдсон ядчил. Тэгвэл ингээд боловсрогдож байгаа хугацаанд юу болд ингээд их нөгөө майлангой өөр, нөгөө нэг чаа өөр. За тэгээд алим цооны хүчил энэ шүлтлэг давс мавс чинууд яа гэхээр нэгдүгээр туулгах үйлчлэл үүсгэн. Нөгөө нэг бид өөхөнд очихоос өмнө кэс туулгаад гарах гэдэг хаана шүү. Тэнгүүд илүүдэл нүүрс усыг илүүдэл өөх тострийг хэлцрээд холестериний чаа өөр мялангой өөр эдэр өөртөө холбоод өтгөнөө гадагшилтанд батлагдчихсан. Тэгэхээр өөр дүнтэй бахаас аргагүй. Тэгээд дээрэс нь ингээ нүүрс усны бүтээгдэхүүн хэрэглэхээр их хүмүүс хавгандаг тийм. Энийг бол тамирчид ялангуяа маш сайн мэднэ. Тэгвэл шингийн юмаа ингээ сайн нөхөд өчгөр хавгнах эрсдэл ядчих байхгүй гэсэн байхгүй. Энийг нэг би тэмцээний бэлтгэлийн үеэр энэ аргыг ерөнхийдөө бол нөгөө судалж агаад тэгээд тэмцээнд орцсныхаа дараа би мэдчих авсан л таа харамсалтай. Гэхдээ миний амьдралд бол амар хэрэгтэй. За одоо тэгвэл 3 дахь арга нь юу ах вэ? За 3 дахь арга бол маш сонирхолтой арга байгаа. Тэгэхээр ингээд нэг алдаа байдаг. Хүмүүс ингээд ялангуяа тамирчид ч бай, хинч бай ингээд за нөгөө нэг гимшлийн нэг хоног нэг гимшлийн хоног 2-3 хоног үргэлжлээ. Тэр үед очил учиргүй очил карт идэх. Карт эзлэгийг л гүүгээл зам дээр гүүгээл дууж игээл тий. Эсвэл зам дээр нэг цаг 2 цаг 3 цаг халахаа л тэгдэг. Тэгэхээр л ингээл нөгөө эдсэн усан чинь ингээл алга болохгүй юу шингээд одоо нөөцл. Яг тодорхой хэмжээнд одоо нөгөө эдсэн илүүдлэр эдсэн нүүрс усаа шатаах гэдэг байгаа шүү дээ. Шатаах зорилгоор тэр хүн кардио гэдэг асуул хийх гэдэг аахгүй юу? Кардио буюу нэг зүрхний эргэлтийг хурдсгаж, цусны эргэлтийн тогтолцоог нэмэгдүүлэх тасгал хийх гэдэг шүү дээ. Тасгал хийх гэдэг тийм үү? Тэгээд 100 ба арабик гэдэг. Тэгвэл түрүүн нэг ярьсан да 100 ба арабик гэднээр яг уу нэг сул тал нь булчингийн массыг нэмэгдүүлж чаддгүй учраас эргэж таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг үг юм л тийм. Тэнгүүд чинь бид учир зүггүй кардиог л Google эрэнгүүт яад ингээд тэгэхээр нөгөө нэг илүүдлэр ирдсэн өөх болж хоримтлах гад байгаа нөгөө нэг эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа штэ. Тэрийгээ гүйц зарцуулж амжихгүй. За нэг 20% зарцууллаа гэж бодъё. Үлдсэн 80% нөхөнд очино. Тэгвэл 100% та 200% та энэ зарцуулалтыг нэмэгдүүлэх зүйл юу юм гэхээр за өндөр эрчимд дасгал гэж үүдэг хит гэдэг high interval дасгал гэж training гэж нэрлэдэг. Ийм дасгал байж болно. Гэтэ энийг хүн болгоны заавал нэг юм дасгалжуулагчтай ч юм уу YouTube-ийн бичлэг харж байгаа хэвлэл үр дүнтэй. Үнэхээр дадсан байвал зүгээр булчингийн ачаал дасгалаа л хий. Булчингийн буюу тухай дасгал тийм бүх гантел өргөдөг бүх төрлийн гантел өргөдөг булчин ажилладаг дасгал бол
Өөрчлөлтийг нэмэгдүүлнэ, илүү дээрээ идсэн байгаа тийм өөх болох гэдэг хүмүүс зарцуулна. 100% зарцуулж. За тэгэхээр ер нь баярын дараа бол тэгээд хийх тасгалын хүртэл зааж өглөө, уух юмыг зааж өглөө, идэх юмыг зааж өглөө. За тийм болохоор энэ баярын өдрүүдэд аз жаргалтайгаар, баяр баясгалтайгаар идэж уугаад маргааш нь миний заасан энэ 3 аргыг хэрэгжүүлчих юм бол өөгш талд чинь зогсохгүй байх нь байна. За энэ илүүдлэр чинь нэмэхгүй байх нь байна. Дээрээс нь сэтгэл готрол гэмшилт автахгүй байх нь байна. Тэгэхээр үлдсэн 6 арга ч юм уу илүү сонирхолтой аргыг мэдхийг хүсвэл манай Facebook сургалтын группт хэлсээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрээ шинэ оноо баяр хөөртэйгээр угтцгаагаарай. Та бүхэнтэйгээ дараа жил шинэ бичлэгээр уулзцаая. Баяртай. Шинэ оны минь төргий. Сайхан баярлалаа. Баяртай. Болсон тий?